Контентаа эхлэхээс өмнө хэрвээ та манай сувгийн лайк, subscribe мөн хонхон дээр дарвал дараачийн удаад орох сонирхолтой мэдээллүүдийг цаг алдалгүй авах боломжтой байдаг гэдгийг сануулъя. Тайлагдашгүй бүхэнд шимтэгч Далд ертөнд сувг. Бодлын энергиуд холын зайнаас ч бидэнд мэдрэгддэг үү? Хизээ ч юм танд яг л тэр хүнтэй тааралдах юм шиг мэдрэмж төрөхөд яг л тааралддаг. Эсвэл тэр хүний талаар огт бодоогүй байхад зүүдэнд чинь орж ирэх. Үнэр нь гинэд үнэртэх шиг болох. Нэр нь хаа сайгүй харагдах гих мэт зүйлсийг та анзаарч байсан уу? Тэгвэл өнөөдрийн дугаартаа яагаад эдгээр зүйлс танд мэдрэгддэг талаар сүнслэг үзэгдлийг судалгагч Зүнж Эрдэмтэн Долорес Кеннаны тайлбарласнаар бидний бодол мэдрэмж хэрхэн орон зай цаг хугацааны хязгаарыг давж тухайн хүнд хүрэн мэдрэгддэг талаар дэлгэрэнгүй хүргэх болно. Хэн нэгэн таны талаар бодож бүг илтгэх нэгдүгээр шинж тэмдэг. Санаандгүй уулзалтууд. Хэн нэгэн таны тухай бодож байгааг илтгэх дохио шинж тэмдгүүдийн нэг нь санаандгүй уулзалтууд юм. Эдгээр нь яг л санаандгүй тохиолдол шиг боловч үнэн хэрэгтээ тухайн хүний таны талаар бодох тасралтгүй бодол анхаарлаас үүдэн бий болсон уулзалтч байж мэдэх юм. Жишээлбэл та бодолд автан гудамжаар алхаж яваад сэтгэлдээ бодож байсан хүнтэйгээ гинэд тааралдах үе бий. Эсвэл төлөвлөөгүй байхад санамсаргүйгээр нэгэн кафе, номын дэлгүүрт байхад чинь таны бодол байсан хүн тэнд байж байдаг. Ийм гинтийн уулзалтууд ихэнхдээ бидэнд энэ үнэхээр санамсаргүй тохиолдол уу гэх бодлыг бидэнд төрүүлдэг. Сүнслэг үзэгдлийг гүнзгий судалгагч Зүнж Эрдэмтэн Долорес Кеннан тохиолдол мэт харагдах энэхүү давхцлыг гүнзгий судалсан бөгөөд түүний тайлбарласнаар энэ нь зүгээр нэг тохиолдол бус харин бидний бодол энергиэс үүдэлтэй утга уялдаатай үйл явдлуудын давхцал гэж тайлбарласан байна. Хэн нэгэн таны талаар хүчтэй бодож байх үед тэр бодол нь тодорхой үйл явдлуудын хэлхийг хөдөлгөөнд оруулж улмаар та хоёрын зам огтлолцох нөхцөлийг бүрдүүлдэг байна. Ийм уулзалтууд нь энгийн тохиолдол бус харин тодорхой цаг мөчөд орчлын ертөнцөөс бий болгосон онцгой агшин байж болох юм. Энэ нь хүмүүсийн хооронд орших, үл үзэгдэх сэтгэл зүй болоод энергийн харилцааг харуулж буй аж. Бидний сэтгэл зүй болон сэтгэл хөдлөлүүд үнэхээр бодит ертөнцид илэрч болдгийг мэдхэд гайхах зүйлгүй. Жишээ нь олон хүмүүс хэн нэгэнтэй уулзах юм шиг мэдрэмж төрсөн. Эсвэл тэр хүнтэй таарах юм шиг санагдсан хэмээн ярьцгаадаг. Эцэст нь үнэхээр л тэр мэдрэмж бодит уулзалт болон биелэлээ олсон байдаг. Кеннаны бидний бодол маш хүчтэй, оюун санааны хэл хязгаарыг давах чадвартай гэх ойлголтыг эдгээр үзэгдлүүд баталж өгдөг. Энэ нь бидний бодол, сэтгэл хөдлөл хэрхэн бодит байдалд нөлөөлж бүр бүтээж чаддгийг харуулж байгаа юм. Хамгийн нийтлэг тохиолдол бол та олон жил уулзаагүй хуучин найз эсвэл танилаа гинэдхэн бодож эхэлдэг. Тэгтэл тун удалгүй, огт таамаглаагүй газар тааралдах нь бий. Долорес Кеннаны тайлбарласнаар энэ бол зүгээр нэг санаандгүй тохиолдол бус харин таны бодлоос цацарсан энергийн долгио юм гэжээ. Хэн нэгэн таны талаар бодож бүг илтгэх хоёрдугаар шинж тэмдэг тухайн хүнийг зүүдлэх. Хэн нэгэн таны тухай бодож байгааг илтгэх хамгийн нууцлаг шинж тэмдгүүдийн нэг бол зүүдээр дамжих холбоо юм. Хэрв та нэг хүнийг дахин зүүдэлж байгаа бол энэ нь тухайн хүний бодол мэдрэмж таны зүг чиглэж байгаагийн дохио байж болно. Зүүд гэдэг нь бидний далд ухамсарын тусгал байдаг тул энэ нь өөр хүний бодол мэдрэмжүүд бидний дотоод ертөнцтэй сүлэлтэн нэгдэж зүүд хэмээх ертөнцөөр дамжин илрэх тохиолдол юм. Долорес Кеннаны зүүдний тайлал болон далд ухамсарын харилцааны талаарх судалгаа энэ үзэгдлийг илүү өргөн хүрээнд тайлбарлаж өгдөг. Түүний үзэж байгаагаар зүүд гэдэг нь зүгээр л тархины санамсаргүй идэвхжил биш харин далд ухамсараас ирж буй хүчтэй дохиог нь. Хэн нэгэн таны тухай хүчтэйгээр бодож байх үед түүний бодол мэдрэмж нь ухамсарын дэвшинг давж таны далд ухамсарт хүрч зүүд хэлбэрээр илэрч чаддаг гин. Эдгээр зүүд нь тод хүчтэй мэдрэмж өгөхийн зэрэгцээ, зарим нь хийсвэр, эсвэл гүнзгий утгатай ч байж болдог. Гэвч нийтлэг нэг зүйл нь тухайн хүн таны зүүдэнд гарч ирж та хоёрын хоорондын холбоонд чухал утга бүхий үйл явдлуудаар дамжин оршдог явдал юм. Зүүдний тэмдэглэл хөтлөх нь энэ төрлийн шинж тэмдгийг энгийн зүүднээс ялгаж салгахад тусалдаг. Ялангуяа тухайн хүнтэй холбоотой зүүдийг тэмдэглэж эхэлснээр тодорхой давтагдаж буй хэв маяг, бэлэгдлийг анзаарах боломжтой болно. Энэ нь Долорес Кеннаны зүүд нь бидний сүнслэг холбоог ойлгоход чухал үүрэгтэй гэсэн үзэлтэй бүрэн нийцдэг юм.
Зүүдээ тогтмол бичиж тэмдэглэн эрх зүйлснээр та зүүдний нарийн дохио зангаа даалд утгыг мэдрэх мэдрэмжээ улам сайжруулах боломжтой. Тиймээс хэн нэгний тухай зүүд нь зүгээр л таны бодол мэдрэмжийн тусгал байгаа зогсохгүй, тухайн хүний сэтгэл хөдлөл энергийн тусгал байж болдог байна. Жишээлбэл хэрвээ тэр хүн одоо ч танд хайртай, санаж байгаа тэр сэтгэл хөдлөлийн мэдрэмжүүд нь таны даалд ухамсарт хүрч зүүд хэлбэрээр илэрч болох юм. Хэн нэгэн таны талаар бодож буйг илтгэх 3 дугаар шинж тэмдэг. Түүний үнэрийг мэдрэх. Заримдаа огт санамсаргүй тохиолдлоор түүний танил үнэрийг мэдрэх нь маш хүчтэй мэдрэхүйн холбоог илтгэдэг. Энэ нь тухайн хүн таны тухай бодож байгааг илтгэх нийтлэг шинжийн нэг юм. Тэр үнэр боддоор оршдог орон зайг даван та хоёрын хооронд гүр үүсгэх мэт болдог. Энэ мэдрэмж заримдаа гинтийн бөгөөд гайхалтай байдаг. Биеэр хамт байхгүй ч тухайн хүний оршихуй яг дэргэдчин байгаа мэт мэдрэмжийг төрүүлдэг. Бидний мэдрэхүй ялангуяа үнэр мэдрэх чадвар нь сүнслэг ба сэтгэл хөдлөлийн байдалтай гүн уялдаатай байдаг гин. Хэрвээ хамт байхгүй байгаа хүний үнэрийг гинэт мэдэрвэл энэ нь та хоёрын хоорондын сэтгэл зүй эсвэл энергийн хүчтэй холбооны илрэл байж болох юм. Энэ нь зүгээр л тархины мэдрэлийн хариу үйлдэл биш бөгөөд харин сүнслэг дохио буюу жирийн ойлголтоос давсан биет бус харилцааны нэг хэлбэр байж болно. Үүнийг сүнслэг болон сэтгэл зүйн өнцгөөс авч үзвэл үнэр нь энерги, бодол, сэтгэл хөдлөлийг дамжуулах хүчрхэг дамжуулагч болж чаддаг байна. Хүний тархинд үнэр нь дурсамж ба сэтгэл хөдлөлтэй нэгт уялдаа холбоотой байдаг аж. Тиймээс хэн нэгэн таны тухай бодож байх үед та түүний танил үнэрийг гинэт мэдрэх нь түүний бодол, мэдрэмжийн энерги таны зүг чиглэж байгаагийн нэг илрэл байж болох юм. Энэ үнэр нь яг л гүүр шиг ажиллаж тэр хүний оршихуйг таны мэдрэхүйн ертөнцид богино хугацаанд амьлуулж өгдөг аж. Энэ нь бидний дунд үл харагдах гүн гүнзгий холбоог илтгэж болох бөгөөд сүнслэг болон сэтгэл хөдлөлийн байдал маань бодит оршихуйг даван холбогдох боломжтойг харуулдаг байна. Хэн нэгэн таны талаар бодож буйг илтгэх 4-р шинж тэмдэг. Түүний нэрийг хаа сайгүй сонсох эсвэл харах. Хэн нэгэн таны тухай бодож байгааг илтгэх шинж тэмдгүүдийг гүнзгий судлахын хэрээр бид нэгэн сонирхолтой үзэгдэлтэй тулгарна. Энэ нь бид тухайн хүний нэрийг олон давтамжтайгаар огт хамааралгүй орчинд сонсох эсвэл харах үзэгдэл юм. Энэ нь нилээдгүй сонин мэдрэмжийг төрүүлдэг. Энэ давталт маш олон хэлбэрээр илэрч болно. Жишээлбэл танихгүй хүмүүсийн ярианаас түүний нэрийг гинэт сонсох, ямар ч хамааралгүй нийтлэл, ном эсвэл мэдээ уншиж байхад нэр нь гарч ирэх, эсвэл сошиал медиа, кино, дуу хөгжим дунд санамсаргүйгээр түүний нэртэй тааралдах гэх мэт. Сүнслэг холбооны талаарх Долорес Cannon-ы тайлбар энэ үзэгдлийг илүү гүнзгий ойлгоход тусалдаг. Cannon ийм төрлийн давтамжтай учрлуудыг энгийн санамсаргүй тохиолдол гэж үздэггүй. Харин бидний бодол, бодит байдал хоёр нарийн уялдаатай байдаг бөгөөд энэ нь тэдгээр үзэгдлийн цаад шалтгаан гэж үздэг аж. Түүний тайлбарласнаар бид хэн нэгэнтэй ухамсартай ч бай, ухамсаргүйгээр ч бай, гүн гүнзгий холбоотой байвал орчлон ертөнд тэр холбоог бидэнд мэдрүүлдэг байна. Энэ шинж тэмдгийг дээр дурдсан өнцгөөс харвал тухайн хүний нэрийг дахин сонсох эсвэл хаа сайгүй харах үзэгдэл нь зүгээр л санамсаргүй тохиолдол биш гэдгийг ойлгох боломжтой. Энэ нь та хоёрын хооронд оршиж буй хүчтэй энергийн холбоо эсвэл бодлын долгионы тусгал байх боломжтой юм. Бидний сүнслэг хөгжил ийм үзэгдлүүдийг илүү хүчтэй мэдэрч хүлээн авах мэдрэмжийг маань улам хүчрхэг болгодог байна. Өөрөөр хэлбэл бидний сүнслэг мэдрэмж хэр зэрэг хөгжсөн байна тухайн хэрээр бид энэ мэдрэмжийг мэдрэх боломжтой байдаг аж. Энэ үзэгдэл нь бидний амьдралыг холбосон асар уудам, нарийн бүтэц бүхий үл үзэгдэх нарийн ширхэгт утсаар таны бодол, энерги, мэдрэмж сүлжигдэн оршиж байдгийн нотолгоо юм. Хэн нэгэн таны талаар бодож буйг илтгэх 5-р шинж тэмдэг. Тухайн хүнийг дахин хяналтгүй бодох. Хэн нэгэн таны тухай бодож байгааг илтгэх шинж тэмдгүүдийн хамгийн хүчтэй илэрлүүдийн нэг бол тухайн хүний талаар гинэтхэн дахин тасралтгүй бодож эхлэх явдал юм. Энэ үзэгдэл нь тодорхой шалтгаангүйгээр та өөрөө ч анзааралгүйгээр тухайн хүний талаар байнга бодолд автах байдлаар илэрдэг. Эдгээр бодол нь ажлын үед амарч байхдаа бүр ганцаараа байх наамгүй мөчөд хүртэл бодогдож болдог. Энэ үед энэ бодол хаанаас юунаас үүдэлтэй вэ гэх эргэлзээ төрөх нь бий.
Доллароос Кэноны үзэж байгаагаар бидний бодол үргэлж бие даасан байдлаар оршдоггүй бөгөөд бусдын энерги, бодлын долгионоор нөлөөлөгдөж бий болж байдаг гин. Хэн нэгэн таны талаар хүчтэй, анхааралтайгаар бодож байх үед түүний тэр бодол нь сэтгэл хөдлөл болон энерги агуулсан байдаг бөгөөд тэдгээр нь таны зүг чиглэж танихтай уялдан нэгдэж эхэлдэг. Ийм энергийн давхцал нь таныг тухайн хүний талаар өөрийн мэдээлгүйгээр бодох нөхцөлийг бий болгодог байна. Тиймээс тухайн бодол дотоодоос үсэж байна уу эсвэл гаднаас ирж байна уу гэдгийг ялгаж ойлгох нь энэ шинж тэмдгийг таньж мэдэхэд чухал юм. Кэнон энэ ялгааг мэдрэхэд туслах хэд хэдэн аргыг санал болгосон байна. Эхний арга нь тухайн бодлын агуулга болоод сэтгэл хөдлөлийг ажиглах. Хэрвээ тухайн хүний талаарх орж ирж буй бодлууд нь таны тухайн хүний талаар бодох суур бодлоос өөр эсвэл ямар нэгэн шалтгаангүйгээр хүчтэй сэтгэл хөдлөл мэдрэгдэж байвал энэ нь өөрөөс чинь биш харин гаднаас ирж буй энергийн нөлөөлөл байж болзошгүй гэнэ. Өөр нэг арга нь дотоод ажиглалт болон бясалгал юм. Өөрийн бодол, сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл анхаарал хандуулж сурснаар таны сэтгэхүйн хэв маягт гарч буй үл нийцэл, онцгой давтамжийг анзаарах боломжтой болно. Хэн нэгний тухай бодол гинэт хүчтэй эсвэл байн давтагдах нь гадны энергийн нөлөөллийн дохио байж болзошгүй юм. Мөн Доллароос Кэнон энэ төрлийн бодолд хамааралтай санамсаргүй мэд боловч давтагдсан тохиолдлуудад анхаарахыг зөвлөдөг. Жишээлбэл та нэг хүнийг байн бодож байгаа үед гинэт түүнийг санагдуулам зүйлстэй таарах эсвэл тухайн хүнтэй холбоотой учир битүүлэг тохиолдол гарвал тухайн хүний тань руу чиглүүлж буй бодлоос үүдэлтэй байх магадлалтай. Хэн нэгэн таны талаар бодож буйг илтгэх 6 дугаар шинж тэмдэг, гинтийн энергийн өөрчлөлт мэдрэгдэх. Хэн нэгэн таны тухай бодож байгааг илтгэх чухал боловч хүмүүсийн анзаардаггүй нэг шинж тэмдэг бол энерги сэтгэл санааны төвшөнд гинэт өөрчлөлт мэдрэгдэх явдал юм. Энэ нь сэтгэл санаатай нь гинэт өөдрөг болж дотроос эрч хүч оргилох мэт мэдрэмж төрөх эсвэл эсэргээрээ ямар ч шалтгаангүйгээр ядарч туйлдсан мэт санагдах, гуниглах, хоосон мэдрэмж төрөх байдлаар илэрч болдог. Ийм энергийн савлгаа нь зүгээр нэг санамсаргүй мэдрэмж биш, харин өөр нэгний таныг чиглүүлэн бодож буй бодол, сэтгэл хөдлөлийн шууд тусгал байж болох юм. Доллароос Кэноны өвөрмөц энерги мэдрэхгүй ба эмпати чадварын талаарх сургамжууд нь энэ үзэгдлийг гүн гүнзгий ойлгоход туслана. Түүний хэлснээр бидний бие сэтгэл энерги нь тусгаар зүйл биш, харин бусдын мэдрэмжийг өөрийнх мэт мэдэрч чаддаг нэгдмэл систем юм гэжээ. Түүний үзэж байгаагаар бид бүгд сэтгэл зүйн болон сүнслэг энергийн үл харагдах өргөн сүлжээнд холбогдсон энергийн хувьд нэгдмэл оршихуй юм. Энэ холбоо нь хэн нэгний энерги сэтгэл хөдлөл нь хол байхад ч гэсэн нөгөө хүнд хүрч түүний энергийн төлөв байдалд нөлөөлж болдгийг илтгэж буй юм. Хэн нэгэн таны тухай эргэж бай, сөрөгч бай, хүчтэйгээр бодож байвал тэр энерги нь таны зүг чиглэн таны өөрийн мэдрэмж, энергийн төлөвт тодорхой мэдэгдэхүйц өөрчлөлт авчирч болдог байна. Энэ энергийн харилцан үйлчлэлд эмпати буюу мэдрэмж хуваалцах чадвар онцгой үүрэгтэй. Энэ тохиолдолд эмпати гэдэг нь бусдын сэтгэл хөдлөл, энергийн хэлбэлцлийг мэдэрч өөрийн бие сэтгэлээр дамжуулан хүлээн авах чадвар юм. Зарим хүмүүс төрөлхийн илүү мэдрэмтгий байдаг тул ийм гинтийн энергийн өөрчлөлтийг илүү хурцаар мэдэрдэг байна. Тухайлбал гинэт учир шалтгаангүйгээр сэтгэлтэй нь онгойж баяр баясгал, эрч хүч, тайван амгалан мэдрэмжээр дүүрэх нь хэн нэгний таны тухай эерэг мэдрэмж, халуун сэтгэлээр бодож байгааг илтгэж болох юм. Ийм төрлийн мэдрэмжүүд нь энерги дамжуулалтын ойлголттой бүрэн нийцдэг. Бидний бодол мэдрэмжүүд зөвхөн өөрийн оюун ухаанд хязгаарлагдахгүй, харин тэдгээр нь гадагш чиглэж өөр хүмүүсийн бодит байдалд нөлөөлж чаддаг байна. Хэн нэгэн таны талаар бодож буйг илтгэх 7 дугаар шинж тэмдэг. Тайлбарлахын аргагүйгээр харилцах хүсэл төрөх. Үл үзэгдэх холбооны орон зайд нэгэн онцгой мэдрэмжтэй учирдаг нь ямар ч шалтгаангүйгээр хэн нэгэнтэй холбоо тогтоох хүчтэй хүсэл юм. Энэ мэдрэмж нь заримдаа хитрхи хүчтэйгээр хэн нэгэн лөө яг одоо бичмээр, залгамаар ямар нэгэн байдлаар холбогдохыг хүсэх хүсэл юм. Сонирхолтой нь энэ хүсэл ямар нэгэн гадаад орчны хамааралгүйгээр гинтэл төрдөг. Яг л доторчин нэг товчлуур дарсан мэд гинэтхэн л мессеж бичих, дуудлага хийх, эсвэл сошиал хуудасаар нь дамжуулан холбогдох хүсэл хүчтэйгээр төрнө. Энэ мэдрэмжийн онцлог нь тухайн хүний талаар огт боддоггүй,
бодоогүй байхад л гинтэл төрдөг нь сонин. Dolores Cannon энэ туршлагын талаар маш гүнзгий тайлбарласан байдаг. Тэрээр хүмүүсийн хооронд орших энергийн холбоо болон телепат харилцааны ойлголтыг дэлгэрэнгүй судалсан ба түүний үзэж байгаагаар бидний бүхий л бодол өөртөө энерги агуулдаг бөгөөд тэр энерги нь холын зайнаас ч тухайн хүнд хүрч мэдрэгддэг гэжээ. Хэн нэгэн таны талаар хүчтэйгээр төвлөрөн бодох үед түүний бодол үл харагдах утас мэт энергийн таталцлыг бий болгож таныг тэдний зүг татаж эхэлдэг. Энэ үзэгдэл нь эртний хүмүүсийн итгэж ирсэн бидний нүдэнд харагддаггүй ч гүнзгий утга бүхий холбоо оршдог гэх ойлголттой нийцдэг бөгөөд энэ холбоо нь бидний ухамсарын түвшнээс дээгүүрт оршдог гэж үздэг байна. Жишээ нь та гинэт ямар ч шалтгаангүйгээр хуучин найз залуу нөхөртэйгөө холбоо барьмаар санагдана. Хэдий та тухайн хүний талаар сүүлийн үед огт бодоогүй, түүнийг санагдуулах ямар нэгэн зүйлс тохиолдоогүй байхад гинэтгэн л холбогдмоор санагдах нь бий. Эдгээр мэдрэмжүүд учир битүүлэг санагдаж болохч Cannon-ы тайлбарласан сүнслэг энерги дамжих тухай ойлголтыг мэддэг болсон цаг тиймч ойлгомжгүй санагдахгүй. Тухайн хүн магадгүй хэдэн зуун километрийн цаана тантай хамт өнгөрүүлсэн дурсамжуудаа эргэн санаж дахин холбогдох тухай бодож байж ч мэдэх юм. Түүний энэ хүчтэй бодол таны зүг энергийн дохио илгээж таны ухамсаргүй орон зайд нөлөөсний улмаас та өөрийн мэдээлгүй түүнтэй холбогдох тухай бодон суух боломжтой. Ингээд бүгдээрээ хэн нэгэн таны тухай бодож байгааг илтгэх шинж тэмдгүүдийг судалж дуслаа. Үүнээс дүгнэхэд хүн хоорондын холбоо, бодлын ертөнц нь орон зай, цаг хугацаа, бие махбодын хязгаарыг давсан, бидний төсөөллөөс ч хэтэрсэн тайлагдшгүй зүйл юм. Бидний бодол мэдрэмжүүд таны болоод бусдын амьдралд ч нөлөө үзүүлж чадхаар хүчтэй учир бодол оюунаа үргэлж хянаж, сайхан бүхнийг бодож хэвшүүлэх нь чухал юм. Хэрвээ таач гэсэн эдгээр 7 мэдрэмжүүдийн аль нэгийг мэдэрч тэр нь үнэхээр таны бодит амьдралтай уялдаа холбоотой байгааг мэдэрч байсан бол сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай. Энэ хүртэл бидний бэлтгэсэн контентыг сонссон танд баярлалаа. Бидний дараагийн дугаар үүнээс ч илүү сонирхолтой байх болохоор та сувгаа дагаагүй байгаа бол яг одоо subscribe товчон дээр дарж биднийг дэмжээрэй. Тайлагдшгүй бүхэнд шимтгч далд ертөнд сувг.